Монгол улсын 2 хүн тутмын нэг нь тогтмол давстай хоолцоо хэрэгэлдэг. Үүнээс хоногт авч буй илүүдэл давсны 77%-ийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс авдаг бөгөөд эдгээр бүтээгдэхүүний найрлагад дан үйлдвэрийн аргаар боловсруулсан цагаан давс ордог юм. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гар дээр шинэхэн мэт харагдах, амтагдах, үнэртэх бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорддог учраас хурдан урвалд орох байгалийн эрдэс бодисуудыг үйлдвэрийн аргаар шүүн зөвхөн хлорт натрий буюу цагаан давсыг ашигладаг байна. Давсанд агуулгадах натрий нь хүний биеийн бүтцийн гол элемент болж эсийн гаднах шингэн болон цусны сивэнд агуулгадаж бие махбодод усны хуваарлалтанд оролцох үүрэгтэйж зөвхөн хадгалалт, амт оруулах зорилготой хүний биед хэрэгтэй шимдэжээлээ алдсан хлорт натрийг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэвэл зүрх судасны өвчин, амьсгалын замын архаг өвчлөл, хорт хавдар зэрэг халдвар төс өвчнүүдээр өвчлөх суур шалтгаан болдог юм. Хүний биед өдөрт ердөө 5 г натрийн хлорид шаардлагатай байдаг бөгөөд 100 г-да 1.6 г-аас илүү натрийн хлорид агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг давс ихтэй хүнс гэдэг. Бид өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний 100 г дахь давсны агууламжаар авч үзвэл төрөл бүрийн талх 100 г-да 109 г давс, хагас утлагт хям 201 г давс, илэгний нухш 145 г давс, давсалсан адууны мах буюу каз 217 г давс, далайн байцаа 2.4 г давс, алагч салаад 1.6 г давс, төрөл бүрийн цуу 1926 г давс, кетчуп 2.6 г давс, чипс 237 г давс тус агуулдаг ажээ. Ингэснээр Монгол хүний хоногт хэрэглэж буй давсны хэмжээ 7.8-аас 20.9 г байгаа нь Азийн орнуудаас хамгийн өндөртөө орж байгаа юм. Харин байгалийн давс нь натрийн хлороос гадна 54 төрлийн эрдэс бодис өөртөө агуулдаг. Байгалийн давс буюу монголчуудын мэдхээр жонц давс нь одоогоос ойролцоогоор 400 сая жилийн өмнө эртний нуур далай тэнгисийн булан тохой ёроолд бий болсон гэж үздэг. Манай улсын хувьд увс нуурын хотгорын хойд хэсэгт орших Тагны нурууны өмнөд салбар улсын дундах уулархаг бүсийн бор хөрсөөр хучигдсан давсан уул байдаг. Үүнийг нутгийнх нь шүдэн уул хэмээн нэрлэдэг бөгөөд хэдэн сая жилийн өмнө энэхүү давсан уулыг тэнгисийн ёроолд ургасан хэмээн үздэг. Энэ нь дэлхийн хуурай газар ургадаг цөөхөн давсны ордуудын нэг бөгөөд насжилтын хувьд хамгийн эртнийхэд тооцогдно. Жонц давсанд хүний биед нэн тустай биологийн идэвхт бодисууд агуулгаддгаараа онцлогтой. Үүнд агуулгадах кальц нь ясны сэргэжилт, цус багталтаас сэргийлж, калийн булчин болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, хөхөр нь хүний биеийг гадаад орчны бохирдол, цацраг туяанаас хамгаалах зэрэг үйлдэлтэй бол төмөр нь бие махбодыг хүчил төрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулдаг байна. Энэхүү шүдэн уулын жамц давсыг найрлагандаа агуулсан монгол бүтээгдэхүүн нь уяг цай юм. Уяг цайны 12 г бүхий нэг ширхэг цавлалтанд тэг 10,000-6 г жамц давс орсон бөгөөд 100 г дахь хэмжээгээр тооцвол тэг 1,005 г жамц давс агуулж байгаа нь давс багатай ангилалд орж байгаа нь сайшаалтай юм. Энэхүү цайны найрлагад мөн амин хүчил, уургар баялаг, амуу тайран төрлийн ургамал, сүлийн гурил агуулгадна. Сүлийн гурил нь нойргүйдэл, цус багдалт, ядаргааг ангаах тустай. Уяг цайны найрлагад чухал ач холбогдолтой орц бүхий өөр нэг зүйл нь хужир, зис, цайр, йод, төмөр зэрэг микроэлементүүд юм. Хужирын шимт чанар сайтай эрдэс тижээлд тооцогддог учраас ядаргаа тайлж, цус харвалтаа сэргийлдэг гэх мэт хүний биед сайнаар нөлөөлдөг байна. Ийм дуламжлалт цайны жороо судлан хэрэглээндээ нэвтрүүлэх нь эрүүл мэндэд сайнаас гадна давсны хэрэглээгээ бууруулах нэг нөхцөл бүрдэх юм.